1 2 3. Сайн уу? За сайн байцгаана уу? Ингээд подкаст юм байна. 2 дугаар ясны. 2 дахь дугаар эхэлж байна. Тэгээд бид 2 3 хоногийн хэдэн хоногийн өмнө байсан бэ? Юу? 3 хоногийн өмнө 5 хоныхаа дугаарыг цацсан. Тэгээд сонссон хүмүүстэй 60 одоогоор 60 хэдэн хүн сонссон байлээ. Сонссон 60 хэдэн хүмүүстэй болон баяр хүрхэн хашаа. Доор ингээс тийм комент бичсэн найзуудтай. Бүгдэнд баярлалаа. Комент бичсэн миний найзууд. Та нарыг бүртгэсэн, та нарыг миний жишээ билээ. Та нар яг шалгарсан. Баярлалаа. Тэгээд лайк дарсан, subscribe хийсэн, Instagram хаягийг маань дагсан хүмүүст амжих баярлалаа. Тэр уран зоригийнхоо дагуу хоёр одоо ингээд 2 дахь дугаараа бичгээд өнөөдрийнхөө дугаарыг болрог татан шахан байж арай ажлын цаг арай дуусах багчл яах юм бэ? Шууд залгаж орж ирдэг болсон байна. Тийм би өрөвчтөр орой энэ хүнээс асуусан маа. Тэгээ ажлын гадаа ирээд аваад явдаг болсон байна. Тийм романтик хүн байна. Дэвтэр одоо Рио паркт сууж ин тэгээд ард жоохон шуунтай байгаа боловчлаарэ. Энэ савдагийн сонгосон газар байгаа. Тийм тэгээд өөр плеер тэгээд суух газар байсангүй ингээд яг ажлаараа суумаар байсан болохоор хамгийн сууж болох газар нь Рио парк байлаа. Тэгээд бид хоёр болрогийн ажлаас авчирсан хоолыг идэж мэдээд энэ цай бүр нар жарахыг гэж нар амар гоё жаргаа нар жарахыг харж жоохон сэтгэл хөдлөж байгаад тэгээд одоо ингээд эхэлж байна. Гэтэ өмнөх дугаараа бодвол арай бас яриад байна. Үнэ. Тэгээд бид тэр нөгөө Рио парк нөгөө ядчил машин цамаас арай хоолч байх уу? Чимээ багтай байх. Жоохон нэг тийм баг байх гэж бодоод энэ сонгож байна. Тэгээд бид тэр яг ажлаас гарахад амар салхитай яжгаад сая ингээд нар жаргаад амар гоё болчихлоо. Тий. Хайрын хот. Гэт Камертоны дууг сонссон чинь мэдгүй бах юм. Юусээ өмнө хэдээс сонсож байгаагүй юм бэ? Хайрын Камертон сонсож байгаагүй юм. Камертоны хайрын хотыг мэдгүй хүн байд юм байх уу хүмүүсээ. Надад тэгэхдээ ингээд амар олон жилийн өмнөх дуу сонссон уу? Намайг ингээд хүн болгон яагаад магаад гэдэг аахгүй. Үгүй за та нар хэлээрээ заяа. Үнэхээр энэ дуу мэдгүй бол тэгээд одоо монгол хүн байгаад яах юм бэ? Тэгээд чи тэдний нэр ичих хэрэгтэй шүү болож байгаа. Оо би маргааш асууя. Асууя. Хоёлаа. Яа тийм үгүйстэй. Ясаа тэрнэр жоохон шокрот би нэг гайхаад. Тийм тэгээд өмнөх дугаар маань яг бид хоёрын ингээд бид хоёр уг нь ингээд амар их тийм яригч төлөвлөсөн ч гэсэндээ ингээд жоохон хичээж сандраад яана. Манай их хотын залуус. Тэгээд яг сонсондоо хүртлээ ярьж чадаагүй ч гэсэндээ тэгээд анхных болохоор яаж ч угаасаа сонсондоо хүрээгүй гэтээ бид тээр ингээд постлж чадлаа. Тийм постлж чадлаа. Содамнаас эдитлсэн амаргүй байсангүй. Амаргүй цаг хугацаалаа. Тийм. Би бас ингээд сувдаг ингээд эдитл зууцгааг хүлээх гэж бас надад маш их амаргүй байлаа. Постлохын хүлээх гэж маш их амаргүй. Би ингээд ерөөсөө ингээд 1-р дугаараас биш надад хийсэн юм юу ч байхгүй. Энэ хүн зүгээр подкастт тийм хөтлөгчл хийх үүрэгтэй. Хөтлөгч шүү дээ. Би ч ингээд бүх дугаар дээр урилгаар ирдэг. Тэгтээ бүх дугаар дээр байдаг. Тийм хүн байна. Тэгээд манай CEO ч юм уу. Хаяа нэг редактор хийх гэж үзэн. Тэгэхээр сүүл рүү редактор хийхэ байлаа. Гоё. Тэгсэн маа тэгээ 1-р дугаарыг маань үтсэн хүмүүс байвал энэ бүгд ер нь бол баг 90% сувдагийн хүчтэй. Яа. Бага шүү. Тэгээ цаашдаа би хичээ хийж хэлэхгүй. Жисэн хичээгээрэй гэж. Тий. Сувдаа цаашдаа хичээгээрэй. Чи ингэ хөдөлгөөд байгаа юм шүү. Лөө. Чи мэ бэр өөрөө бэр. За. Одоо ингэ хэрэглээ хавлаа. За. Тэр энэ удаагийн дугаар дээр болохоор бид хоёр уг нь яг хаа ингээд эхний 5 дугаарынхаа сэдвийг бид хоёр уг нь гаргацсан байсан. Хэрвээ та бүхэн үзсэн бол манай эхний дугаараа нөгөө нэг thumbnail-ыг харсан бол ингээд ширээн дээр нэг юм салбитик байгаа. Тэр салбитикн дээр бид хоёр уг нь яг подкастныхаа анхны төлөвлөгөөг нь гаргаж байхдаа ийм сэдвтэй 5 дугаар хий гэж бодож исэн боловч бид өнөөдөр тэр бичсэн дугаараа хийхгүй. Юу гэжсэн? Харин юу чи юм бэ? Хойлоо тэгээ нэг 5 асуулт бэлдэж ирээ. Тийм. Бичсэн. За тэгжтэй. Тэрийгээр болоод бид хоёр одоо ер нь энэ хавар ямар байв? Энэ хавар
одоо юу болов, бид хоёр юу үзв, ямар кино үзв, ямар тоглолт үзв. Бид хоёр нь айгүйх тоглолт үзсэн, айгүй тийм ивентлэг сар байлаа тий, хавар байлаа тий. Ялангуяа 5 сар. Тэгээ ер нь 5 сарда юу болов. Тэгээ бас өмнөх дугаарыг сонссон бол та нар маань болроо шинэ ажилдаа орсон байгаа. Тэгээ болроогийн шинэ ажлын сэтгэгдэл. Тэгээ ер нь ингээд хавар ямар дайв одоо зуныг яаж эхлүүлэх гэж байна гэдэг талаар ер нь дугаар хийж бодож байна. За та бас нэг мэдээлэл хийнэ. За. Тэгээ нөгөө нэг яриулахын хооронд хэрүүлж. Гэтэ нөгөө нэг сэдвээ хадаа үг нь ярина гэж аваад яагаад гинт ингээд донд нь ингээд ер нь бол ингээд одоо ярих байгаа зүйл чинь сая 4 сард юу болов 5 сард юу болов одоо ер нь яаж ийн гэнийг одоогийн нөхцөл байдлаа ярих гэдэг шүү дээ. Шалтгаан гэх юм бол бас нөгөө нэгдүгээр дугаараа хийсний дараа хүмүүсийн ирсэн сэтгэл Би ямар санаа юм. найзууд ирсэн сэтгэлжээс болсон байна. Тэгээд бас нөгөө нэг болроо маань шинэ ажилд ороод бас тийм нөгөө нэг одоо яах гэж юм бол бас сэтгэл зүйн бас юу гэж одоо нөгөө нэг шинэ ажилд ингээ орсон өөр юм сэтгэл хөдлөл ингээд нөгөө дуусгаас өмнө ч юм уу ярий гэсэн байгаа бас. Тийм тэгээ бас нөгөө нэг ажилдаа ороод ажилдаа тасаад ингээд тийм юм болж байхад бас ингээд нэг тийм шууд дараагийнхаа дугаарыг бичих тийм зав бол байгаа. Тэр талаас хоёул юу тийм тийм. Тэг нөгөө нэг за тэгвэл одоо шууд ингээд өргөсүүлээд биш энэ ажиллаа. Тийм тэгээ за тэгээд өмнөх подкаст дээр болохоор дээр 4 сар тэр өдөр онсороо бэлтгэл хэлээ. За зайхан яах юм бэ? Яасан бэ? Тэр чинь намайг хэдэн сарын хэдэн ажил авсныг мэдчихэнгүүр манай ажиллагаа намайг мэдчихээ. эсвэртэй. За бид тэр ингэсэн. Өмнө ажиллаар угаасаа ингээд та бүхэн одоо би ингээ маргааш биш нөгөөдөр ингээд шинэ ажилд орноо, нэгтгэж шинэ ажилд орноо гэд ярьжсэн та нар санаж байгаа. Тэгээд тэр ажилдаа л орсон. Одоо л ороод сар гарсан болсон байна. Тэгээд яг одоогоор бол бас хэлсэнчлэн би ингээд яг миний хийдэг ажлаа өөрчлөхгүй. Гэтэ өөр компани учраас ингээд яг нөгөө нэг компани болгоны онцлог ч юм уу тиймэрхүү зүйлсэл болоод өөр юм хийх байхаа гэж ярьжсэн. Яг тэгсэн. Би өмнө хэзээ ч хийж байгаагүй зүйлээс хийсэн. Яг нөгөө миний хийдэг альбан тушаалын хүрээний дагуу ч гэсэн ер нь ингээд миний ажил чинь ингээд яг нэг юм янз бүр байдаг байхгүй компани болгонд. Тэгээд ингээд яг тим альбан тушаалтай ч гэсэн тэрийг харилцдаг юм байна. Тим ч гэсэн тэрийг харилцдаг ингээд хуваагддаг. Өмнө компанид болохоор яг адилхан альбан тушаалтай олон хүмүүс байж байгаа. Тэгээд тус тусаа ингээд чиглэл хариуцж ажилладаг байж байгаа. Одоо ингээд шинэ ажилдаа орсон чинь би ингээд бүх юм хариуцдаг болсон. Нэмээд тэгээд би бүр 2 компани хариуцдаг болсон байгаа. Компани захирлсан байгаа. Тэгэж байгаа. Компани захирлын шийдвэр гаргахад нөлөөлөгч нь болсон байгаа бүр шууд утгаараа. Тэгээд надад бол эхний 7 хоног бол яг ингээд нэг учраа мэдгүй яач удаа юу болоод байна да. Тэгэл энэ нөгөө нэг цааш нь хүмүүст орсон учраас хүмүүсээ ингээд таних гад энэ чинь тэмлээ, тэр чинь тэмлээ гэх ингэсээр л өнгөрсөн. Тэгээ 2 дахь 7 хоногт нь болохоор би ингээд маш том үйл ажиллагаа зохион байна. Маш том. Тийм бүр маш том хүмүүсээ. Бүр маш том. Хийж үзээгүй үйл ажиллагаа ингээд ганцаараа бидаас хийх шаардлагатай болсон. Тэгээ тэр нь бол надад маш том цоошин чаленж байсан. Шууд ингээд одоо үйл ажиллагаа зохион байгуулсан гэдэг чинь төсөв батлуулахаас ахуулаад юу хийхээс ахуулаад тэгээл ингээд нэг хүмүүсээ татаж оролцуулах идэвхтэй байлгаас ахуулаад маш тийм хийж үзээгүй зүйлсийг тэр жоо мэрэгчлээ чи үгүй шүү дээ. За ахуулаад тийм одоо юу гэх тийм бүх зүйл өөр оролцсон. Тэгээд баг анхудаа тийм маш том юм зохион байгуулсан. Яг хүнийг бас аимарч том шилтэй. Надад том хэсэг. Тэгээ нэг тиймэрхүү юм. Тэгэл яг цаашдаа ч гэсэн ингээд захирлуудаа шууд харилцаж байгаа. Би ингээд захирлтаа шууд харилцаж үзээгүй. Тэгээ захирлуудаа ингээд шууд харилцсан. Тэгээ ингээд шийдвэр гаргана. Гэх мэтчлэн ер нь аль нэг тийм шин зүйлсийг бол маш хийсэн. байгаа. Тэгээд тиймэрхүү зүйл нь болохоор би ингээд бас ингээд совдоос ч гэсэн хэлсэн амар их бас ингэ. Одоо би ингэж ярьж байгаа гэсэн совдод би ингээд бүх детейлтэй ярьж байгаа шүү дээ. Би ингээд тэгж алхахаас нь энэ хүнийг ажилд орохоос нь одоо өнөөдрийг хүртэл би өдрө болгоно сониач мэдэж байна. Би бараг ажлынхныг нь таньдаг болсон. Бүгдэнд нь ник нэм өгөөд бараг манай тэр мэн сайн уу гэж бодоод одоо манай нэг мэн ингээд бас имлэг твтж байгаа. Тэгж. Тийм аа. Тэгээд угаасаа биш нэг ингээд өмнө нь бас ингээд чиний хийдэг байсан ажлыг мэдэн штэ. Тэнгүүд тэрнээсээ бүр ингээд яг тэр одоо юун дээр
юу гэх юм бэ? Тэр мессен дээр байгаа ч гэсэндээ бүр ингээд хийж байгаа юм бол шал өөр болсон. Тийм. Тэгээд илүү бас амар чамайг сорьсон сар байсан юм болов. Тийм. Ер нь бол интроверт талдаа штэ тий. Тэгэнгүүт яг ингээ энэ хүн ажил дээрээ тий бараг 100% 200% экстраверт болох шаардлагатай болсон тий. Тэгээд би бүр ингээд чиний ингээд нарийн бичигтэй юм шиг тий. Үнэ би тэгээд сувдаад ингээл би бараг шатаар тийдтэй шаалгаад манай ажлын тийм өнгөтэй зураг байдаг. Би копи ууж байна. Манай ажил дээр копины машин ирсэн байна. Болоо бүх юм аяж. Копины машин манай шинэ копины машин ирсэн байна ингээд задлж ийн гэд. Тэгээ надад зургийн дарж явуулаагүй за. Би бараг ингээд шүнжин зүүдэлж хоноод ямар копины машин юм болоо. Гэр зүүдэлж хонд юм аа. Би кофе уудаггүй байсан. Надад кофе нэмш ямар ч хамаа яхаагүй байхгүй юу тэр үед. Одоо л би уудаг болсон. Ажлын хамт олон хэр байна да. Чамайг яаж хүлээж авсан бэ? Ер нь бол гоё л да тийм манайхан. Манайхан одоо манай тэр танай тэр байна. Манай би маань байна. Тэгч. Манай A байна, B байна, C байна тий. Дич байна. Тэгээд яг уу ажлаа бол гоё яагуу. Яг ингээд ер нь бол энэ миний үеийнхэн байгаа. Гоёгаа ер нь ингээд нээлттэй. Тэгээд яг нөгөө нэг яг үеийнхэн учраас тийш тий. Үеийнхээ учраас ингээд нэг тийм хаалт маалт байхгүй. Татнасгад бас нэг амар удаагүй. Би тэгээд угаасаа ороод 7 хоног баг 10 хоног дээр ч юм уу яг ажлын баг 4 хоног дээр юу яагаад нөгөө нэг тэр маш том гэдэг тэр ивент гэж байгаа. Тэгээд ингээд юу өөрөө би ингээ 200% экстраверт болгоомтой өөрөө тэндээсээ гайхаж байхад сувдаад ингээ би тэгсэн гэж ярахтаа өөрийгөө гайхаж байхад. Тэгээд ингээд тэгсэн болохоор ингээ гайгүй хурдан бол татнассан. Тэгээд тэрнээс хойш ч гэсэн ингээ өдөр тутамдаа л ажиллагаандаа ингээ наагур цагаар цайны өрөмөрөө те ингээл кофегаа хүлээж ахтай юм ярина. Тэгэл арай мараа бас ингээ дүүл 50 ярээ. Хурдан ирсэн. Хурдан. 2 экстрем тавьчих. Чи нөгөө өөрөөсөө 4 гэсэн. Чи ингэ подкаст 2 экстрем сонсороод ингэж ярьдаг байсан. Тэгээд нэг тэгээд ер нь бол гайгүй хурдан татнасан гэж бодож байгаа би өөрийгөө. Яг нэг ажлын хүрээнд бол маш дайггүй сайхан татнасан байна. За тэгээд тэгсэн чинь нөгөө нэрээ тэгээд энийг юм билээ гэж бодож байсан. Би нөгөө өмнөх подкастн дээр бас ярьсан билүү. Өмнөх ажиллагаанд амар хорогцсон ингээд миний хамгийн ярьсан шүү дээ. Хамгийн анх ингээд нөгөө бай динер болсон чинь уйлсан байсан гэдэг. Тэгэл би чи ингээл шинэ ажилдаа ороод нөгөө өмнөх ахуйчин ажиллагааныгаа байнга бодоол яана тэр мэн тэгдэг байсан шүү дээ. Тэр мэн нэгдэг би ингэдэг байсан шүү дээ гэл инкий бах гэж оцсон чи би юусоо тгээгүй. Нэрнгээсээ баг хууч ажиллаж ойлоо дурсаач юм шиг. Би бүр бодоочгүй. Надад бүр ингэ бодгосгүй л байгаагүй. Тэгээ би бүр ингэвэл шууд ихний шинэ ажиллагаа ихний өдрөөс эхлээ шинэ ажлаа зүудэлж мөртлээ. Яг л тэр нэгэн ажиллагааныгаа нэгч бодоогүй нэгч зүудлээгүй. Амар сэдэн. Нэрээ тийм шүү дээ. Чи бүр юм тий яг хууч ажиллаа бодох тийм хөөч байгаагүй мэн. Тэгэнгүүт тэр өдөр чи баагаа хийсэн шүү дээ. Шинэ ажилд орсон шууд хүм зүудэлж мөдлээ. Юм бэ. Шууд энэ үн чин те тийм байна. Бич та тэр ч юу н сар гарсан болж байгаа юм гэсэн үг. Гэтэ энэ надад сар болсон юм шиг санагдахгүй л амар удаан байсан юм шиг санагдах юм. Чи бүр угаасаа л энд ажилладаг байсан юм шиг. Тийм ээ. Би тийм одоо ингээл угаасаа л энэ л миний ажил юм шиг санагдал. Унтахтаа бодож унтаалс хэрэгтэй болсон. Сонсноо хүмүүс ер нь ингээ ажиллаад бодоод өмнө ч гэсэн би ингээл өмнө ажиллахтаа би бас ингээл унтахтаа ер нь бол ингээд ажилд орчихоор угаасаа хүн ажиллаа боддtiin юм лээ. Тэгэл ингээл унтахтаа ч ажиллаа бодож унтаад хөдөлмөрч ажилласан хүн бахна штэ. Тэ. Захирлуу да. Одоо энэ ажил орсон ч гэсэн ер нь шинээс л боддог болсон лээ. Тийм ээ. За нэг тиймэр байна уу. Тэгээ одоогоор л маш дайггүй байгаа. Ер нь ингээд хүмүүстэй хүлээлтэнд чинь хүрсэн үү? Яг хүлээлт гэх юм бол яг ажлын уур амьсгал ажиллагын хувьд бол хүлээлтэнд 10-аас 8. Хөөе. Ууралч марлаа тий. Чи манай хэдтэйгээ 9 өгөхгүй байгаа. 2 оноо хайцтай штэ андаа. Хүний. За тэгээ яг ажлын үүргийн хувьд гэх юм бол яг нөгөө ярилцлаганд ороод ингээд ийм ажлын санал байна гэдэг ингээд уулзж хахад ярьснаас бол 10-аас 6 гэх юм уу. Яг ингээд яг намайг ажилд ороход бол үнэхээр ингэ гэдсэн гэхдээ яг орсон чи яг үнэхээр тийм бол байгаагүй. Гэтэ би ингээд очроо нь олж байгаа байхгүй юу 200% экстраверт дээр оронготой шууд өөр зэхлэр орж байгаа. Тиймэрхүү болж байгаа. Гэтэ яг нэг тийм. Тэгээ би бас сурчуул ална. Тийм шинэ ажилд орсоос хойш миний ингээд урайг сурчуул ална штэ. Сурчуулыг алхаа мэдээд байна. Энийг ажлыганд бас хэлсэн гэдэг байгаас. Тэгээ би шууд нөгөө
ингээд танилцуулга дээрээ сурчул алнаа. Намайг харж байгаарай. Тийм байна. Тиймэрхүү л байна да. Тийм. За Гоё шүү тий дулаараад амар гоё яана. Битэр чинь тэгээд харихгүй. би бараг ажлын хэдэн минут ирж байна. Тэгээд юу 15 минут л болчих шүү дээ. Тийм тэгээд амар гоё дулаахан өдрүүд ирж байна. 100 ирж байна хүмүүсээ. Гоё шүү. Одоо энтэйгээ өргөжлүүлээд бас тэ хаврын сүүл ямар байв, 4 сар ямар байв, 100 тэ 100 гэдэг чинь 6 гэ тэ. 100 нэг язгууртай. Тэгээд тэ 100-ыг бол ингээд 6-тай өнгөрүүлэх хэрэгтэй гэл ингээд ер нь бол та бүхэнд 100-ны сар 6 биш. Тийм шүү дээ. Байх. Тэгэхээр ингээд ер нь хаврын сүүл хаварч гэсэн бас ингээд гигэлцэл хоголцол тэ. Тэгэхээр одоо ингээд тэ одоо ингээд сувдаагаас асууя. Шинэ ингээд гигэлцдэг хаврын сар ямар байв? Одоо ер нь бол ингээд хаврын 5 сарын сүүл болж байгаа байхгүй юу? Одоо хэдэн өдрийн дараа хаврын сар л дуслаа. 100 эхлэе аль байсаар. Тэгэхээр яг ингээд хаврын төгсгөл чамд яг ямар байсан бэ? Энэ хавар уу? Юу гэж бодож байна вэ? Yes, тэгэхээр энэ хавар ямар байсан бэ гэж үү? Миний хавар болоо. Энэ хавар гэхдээ гоё ясан, гоё ясан. Тийм, энэ хавар маш олон гоё юм үзлээ. Тийм, ер нь бол би ингээд өмнө жил ингээд ажлаа ачаал амар их байдаг байсан. Амар их ажилдаг байсан. Тэгээд энэ хавар болохоор ингээд ер нь харьцангуй ажлын ачаалал маань маш бага байлаа. Тийм байсан болохоор ингээд ер нь бол ингээд хүчааг ингээд ажиллаад бодоод байдэн штэ. Тэнгүүд надад энэ хавар ингээд ер нь бол ажил бараг бага одогдсон гэх юм уу? Яг тэгэл ингээл өдөртөө ингээл хийх юмнуудаа ингээл хийчдэг. Тэгээд ер нь бол ачаал айгу бага байсан штэ. Би ч эрт тараал тийм. Өглөөж сайхан унтж чагаад ирж юмрэл. Тийм тэгээд ажлын ачаал бага байсан болохоор илүү гоё ингээд нөгөө нэг өвсөнд хүрсэн гэдэг шиг илүү гоё ингээд гоё гэрлүүг алхахдаг ч юм уу гоё найзуудтайгаа ингээд ажлаа тараал уулздаг. Найзтайгаа ч гэжтэй болроотой л болчихсон. Энэ тэл болчихсон. Тийм ингээд гоё найзуудтайгаа хүмүүстэй уулздаг. Гэр нь бол ингээд айгу тийм стресс багтай сар байсан. Тэгээ бас амар хурдан өнгөрлөө тэр утгаараа. Тэгээ ер нь бол гоё хавар байсан. Миний хувьд ингээд нэг юм амар чийлэл хавар байсан юм шиг санагдаж байгаа. Тийм яг сэтгэл санааны хувьд ингээд дэшээ доошоо болох зүйлүүд яг болж байгаа юм. Гэхдээ бүр нэг амар гүнзгий юм бол тохиолдоогүй. Нэг юм дунд нь бас нэг юм жоохон юм болсон. Тийм гэхдээ нэг тийм ерөнхийдөө бол маш тийм сэтгэл ханамжтай сар байна. Тэгээд хаварчин бас нөгөө жоохон нөгөө одоо улирал солигдохтой холбогдоод хүмүүс чинь эм ордог үе байдаг штэ. Энэ хавар миний хувьд харьцангуй гайгууд гисэн гэж бодож байна. Энэ нь болохоор бас ингээ ажил багтай байсан. Ажил багтайгийнхаа гадуур би ингээ өөртөө айгүй их цаг гаргаад ч юм уу тэгсэн болохоор илүү ингээ гайгүй байсан болоо гэж бодож байна. Тэгээ одоо бүр ингээ ногоороо тэгэлсэн чинь бүр ногоон гэж амар гоё сэтгэл санаа нөлөөлдөг гэдэг шүү дээ. Тайвшруулдаг болохоор бүр л гоё байна. Тэгээд энэ зуныг бас ингээд яг завгүй байхаа бол мэдж байгаа. Гэхдээ ер нь бол гоё хахаа. Ядаж ингээд би хавар нь ингээд үнэхээр гоё өөрөө байцсан чинь бол 100 дал тий ажилласан ч яхаа яасан ч яхаа л гэдэг тэр 100 байна нэмээд нас байна. Нас байна 100 байна. Тийм байна. Тэгээд тэр чинь энэ хамар зөндөө их юм үзэн. Тэгээд нөгөө подкастн дээр хэлжсэн шүү дээ. Тэр маргааш аялал маргааш л байлаа. Маргааш. Вау. Маргааш нь аялалд явах гэж байгаа гэсэн. Тэгээд тэр нөгөө нэг рэйл үзээд тэгээд автобусаар шууд ингээд тэрэлж рүү явдаг тийм аялал хийсэн байсан байхгүй юу. Тэгээд тэр аяллаа хийсэн. Тэр бол бүр үнэхээр ядалтай өдөр байсан. Бурхан минь яг л хавар эхэлжсэн. Тэгээд цас шуурга бороо ороод юу болсон бэ те. Амар цасаар шуураад бүр ингээд юу вэ ингээ юм нүдэ нээж чадахгүй баг ингээд алхаж малхаад. Тэгээ бит чинь бэлгийн хадан дээр очиод. Тэсэр. Тэр. Намаа өглөө чамааг очиж авснаас ир. За ингэсэн юм аа. Өмнөх өдөр нь яг битэр чинь ингээд сувдагийн подкастаа бичиж байна гэдэг нэг ярьсан шүү дээ. Тэгээ маргааш нь би тэгээ тэр оройдоо хараад гэртээ хоноод тэгээ нөгөө дүүдээ манай баг дүүдээ болохоор ингээд сувдагийн нэт ингээд явчих тэр юм ирээ ярьж байгаа. Би цуг явъя гэдэг нөгөө нэг дагаад сахгүй юу. Тэгээ би сувдаг яг гонгноод гэсэн. Гомдоод ихчихсэн юм би. Чи сувдаг аваад явъя л та гэд. Тэгээ би дүүдээс хэлээ чи ингээд амар удаан хол алхах штэ зүгээр өсч чинь зүгээр. Тэгээ би дүүгээ дагуулж авах ороод бит хоёр ингээд бүтэн сайн өдөр ингээд явах орлож байгаа хгүй. Тэгээ бүтэн сайн штэ чи маргааш хичээлчтэй гэж өгөх гэлээ таа. Тэгэл маргааш нь өглөө нь боллоо. Сувдаа ингээд юу яа би чамайг очиж авсан. Тий очиж авъя гэд. Тэгээ би задвал хүрээд ирэхээрээ залгачих гэд.
Тэгээд сувдаа хурж ирээд бит хоёр гараад тэгээд бид гурав тентэр аваад нэгсэн юм орчоод цаашаа автобусны буудлын дээр очиод юм юу орчих. Тэгээ Too much detailed байна. Oh my god. Яах юм тэгээ. Би ерөнхийд нь ярьлаа заа. Тэгсэн офицер дээр очсон офицераас. Тэгээ бид хоёр ингээд цаашлаа. Загнаад Бид гурав ингээд цаашлаад офицер дээр очиод офицероосоо налахын автобусан суугаад. Налахын автобус угаасаа офицероос л явдаг. Тэгэхээр офицер дээр очих хэрэгтэй байхгүй. Тэгээ офицер дээр очиод. Тэгээ офицероосоо налахын автобусан суугаад. Налахын автобус хол байсан тий. Тий. Би налахын хол үзээгүй. Анх удаа явж үзээс удаач юу гайх юм яхаа. Над би ч ингээд баг хажууд манай дүү ерөөсөө ингээд гайхгүй байна. Би баг цонхоор харсан ингээд нүд нь ингээд яаж буцтай. Нүд мөр ингээд сэрэгцэн ингээд нэг жоох хөвчг. Тэгээ манай дүү хэлэхдээ болохоор манай дүү манай нэг налахт сурдаг дүү хэлэхдээ болохоор налаах ингээд жижигхэн та ингээд ирэх юм бол үзхийн байхгүй гэд хэлсэн болохоор би баг налгааг ингээд сумшиглах шутдаг байсан. Тэгээл ингээ нэг өндөр хэсгээр ингээ даваад орсон штэ. Тэгсэн чинь бүр ингээ би баг ваа. Уулгалд амар том хот байгаа юм чинь тэнд чинь. Тэгээ налаач хот юм их сүүлийн жилүүдэд бүр наашаа том байгаа шүү. Тийм байлээ. Тэгээд бүр хичнээн CU-тэй, JS-тэй. Тэгээ налаах дээр очоод тэгсэн чинь яг цаашаага ингээ автобус яв. Цаашаа одоо тэрж рүү хөдөлдөг автобус нь болохоор ингээ цөөхөн явдаг юм лээ. Тэр автобус нь ингээ явдаг газарнаас арай өөр. Одоо баг ингээ хотоос налаах хүрэх автобусны хааны эцсээр нь буун. Тэр нь болохоор нэг тийм сони юм бас. Яг л хараач эцэс барай нэг тийм газар байгаа байхгүй юу? Ингээ тойрж орж мардаг. Тэгээ тийм нэг очиод бит ингээ хүлээгээд. Тэгээд тэндээс юм орчиж байгаа. Аа яа. CU-гийн спонсор юм аа. CU л бидний аяллаа төр шат байлаа. Тэгээ тэрээ ингээд гадаа суух газар байхгүй. Тэгээ бас жоохон халуун байсан тэр өдөр нь гээл. Тийм нэл TikTok хийгээл автобусны эзэн ирэх юм бол яг сайн мэдгүй байхгүй. Тэгээ за ер нь бол ирэх баха. Тэгээ хуваарийг нь олоод тэгээ явдаг хуваарийг. Тийм тэгээ нэг 2 цаг тутамдаа бол яваад байсан. Тэгээд цаг 20 минут тутамд очлоо тий. Тэгээ бидэд ингээд бид гурав хүлээгээд гадаа ингээд TikTok хийсээр аа. Тэгээл тэгжсэн чинь нэг TikTok хийгээд bijлаа. Тэгэл тэр нөгөө тэрлэр явдаг автобус нь 4 номер лөө 4 номераас баха. Тэгсэн чинь ингээд 5 номерыг хотоос ирж байгаа 5 номер ингээд байнга ирээд захгүй юу. 4 номер нь ерөөсөө ирдгүү. Тэгэл бид гор TikTok гэж аал ингээл харангуй 5 өө за хотох юм ингээл ингээл харж байгаа 5. Тэгэл ингээл өө за хотохлаа ингээд сууж байгаа. Ингээд нэг харч 4 бүр эргээд явах ч тий. Тэгээд бүр ингээд наасна өршгөө. Цүнхээ хайж. Тэр чинь сувда бараг цүнх мөхөө хаяад уцбацаа бараг хаяад гүцэн заяа. Би харсан цүнхийн цоглуулж байгаа уцын барьж байгаа. Тэгээд тэрсэн юугаас нэг бас нэг зүгээр ахгүй нэг кофе барьцаа. Нөгөө кофе уугаа дуусчихгүй заяа. Би ингээд дууссан байхгүй. Сувда уугаад дуусаагүй заяа. Тэгээ нөгөө кофегийн би чирээд ингээд гүүж байгаа байхгүй. Хаяад би тэгээд эргэж хараад аваад гүжээ бараг орхийнхаа үүдэн дээр хаалган дээр зогссон. Нэрээ. Тэгэл би яриаш юм атсан суугаад. Тэгээ цаашаага бас цаг орчин бол явсан. Цаашаа бол бас нэлээ явсан цаашаага. Одоо нөгөө жинхэнэ нөгөө юурын чинь тэржийн мөрөөр Мэлхиад руу явж байгаа. Тийм, Мэлхиад руу. Тэгээд хэлээ. Тийш үү? Тийш үү? Тэгээ Мэлхиадн дээр тэр нь болохоор тэр автобус Мэлхиадн дээр буугаад тэгээ Мэлхиаднасаа цаашаага бидэд яг очиж байгаа тэр сүүм билүү хийдэл. Нэг тийм хийд. За хийд шүү дээ. Нөгөө нэр нь хід рүү ингээ алхах байхгүй юу? Тэгээ алхсан. Тэгээ Мэлхиадн дээрээ буугаад цаашаа бас нэлээд хөөрхөн зайтай байсан. 30 минут бол алхсан. Тэгээ жоохон энэ чинь хараад нэг юм итгэл нь онторсон. Тэгээ бас дүүн хажууд нэг болохоор ингээ шууд яаж би ганцхан бас автад айл гэж байгаа гүнц нэр гүнц. Тэгээ хийсэн дээр очиод гоёсан. Тэгээ яг хід рүү ороод гоё яваад үүдэнд нь гоё халуун юм уугаад тэгээ яг бидтэй бууж ирчихсэн ч угаасаа ер нь жоохон тэнгэр муудах гад байсан. Мэлхиадн дээр очиход ер нь ингээд тэнгэр бүрхэг болчихсон юм те. Тийм. Тэгээд гисэн чинь яг бид яг тэнд очиод тоол молоо идчихээд буцсан чинь яг цас орж эхлэв. Тэгээ яг би бол ганцаараа байсан бол алах чинь. Тэгэхэд бол гоё юм. Би ч гэсэн өвдөр хоёулнаас бол алах тухаарсан. Тэгээд даанч нөгөө болрогийн дүү маань жоохон дүү маань болрогийн дүү жоохон байсан болохоор тэгээ бүр амар ингээд цас ороод байгаа болохоор ингээд угаасаа айгүй нэмгэн гараад ирсэн даарч байгаа нь хэлээ. Тэгээд яг урдаас байсан болохоор би чинь сайхан гараа өргөөл. Аваад яваач ээ гэж. Тэгээд ингээд гараа өргөв. Би юу бэ чадахгүй. Чи манай за би хүрээ хэд алах чинь нэрдэг хөрхий энэ хоёр ийм амар санаа зовлоо. Тэгээд тэгсэн чинь нэг хөрхөн хоёр хос зогсож хөрөөж ирээд. Тэгээд тэндээ очоод бид бараг автосаа 2 цаг хүлээсэн баха тий. Халуун цэцэргэн нуугаа тэргээр бас баахан TikTok туршиж үзэж мүзээ.
дүүгээ бүр TikTok-ийн зураг камермен болсон бүр үнэхээр мэрэгсээ тэр про болсон байгаа. Тийм тэгээд гоё яваад ирсэн. Тэгээ бүр гэртээ бүр 11 12 ирсэн те. Тэгэл ингээд амар яг ядарсан ч гэсэндээ ингээ нэг юм гоё сан гоё. Тэр дүү бол ингээ буцах зам нэг амар стресстэй. Яач вэ? Ирсэн үү гээл. Тэгэл ингээ маргааш нэгчилдэг те. Тийм маргааш нэгж хад гол нь маргааш нэгж амралтаар яг амралт тийм яг нөгөө нэг хаврын амралтаасаад тий орж ирсэн байхгүй. Тэгэл яг зат маргааш нэгчэлтэй байдаг. Тэгээ энэ өмнөх өдөр уцсанаа ормоор байдаг. 10 11 унтах цаг нь аль үжээ болоогоод байдаг. Тэр нан нэг унтах цаг угаасаа болоогүй амар цогтлог. Манай дүүлэр автобус дотороор үнэлцөөл орж байгаа явчихаа. Тийм. Тэгэл маргааш тест мундаг явсан тий. Очоод би ам асууж байгаа хгүй энэ өмнөх өдөр бүр амар хол дагуулж яваад алхаад хитэн автобус дагуулаад нөгөө автобусны буудлынхаа эцэгтэл явж маваад амьдрал үзүүлээ. Цасан самбарганд ороод байгаа. Тэгсээ TikTok зураглаж чадгаа. Тэгээ ингээд аваад авчирж ирээд чи яхаа дахиад явах уу гэж чи бүтээсээ өдөр биш л явъя гэсэн. Хөөр. Тэгээ амар хамтрагчтай болсон байгаа. Тэгэж явж ирсэн. За тэгээд тэгсэн байна. Тэрнээс хойш хоёлаа яасан. Тэгээл ажилласаар л байсан. Тэгэл би маргааш шинэ ажилд орсон баа. Тийм биш үү тий. Тийм тэгээд тэгэл ажлаа дараад тиймсэн. Би энэ хүний өдрийн гэмтэл байгаа. Тийм тэгээд тэрнээс ч хойш хоёлаа яасан юм бэ. Тэгээд бас яг том юмнууд алга гэсэн юм тий. Одоо цаг маань 27 минут болж байна. Тэгээд тэрнээс ч хойш бид хоёр Esound guys баяртай. Ёо. Та бүхэн Esound сонсдог байх тий. Хүй. Чамаас бусдаа сонсдог. Чи зүгээр юу эхлэлч. Юугаа Esound Esound. Тэгээ яг Esound нэг тоглолтоо хийсэн шүү дээ тий сая 5 сард. Тэгээд баяртай гэдэг нэртэй 20 тоглолтоо яг хамтлагийнхаа 20 жилийн өдөр хийсэн. Тэгээд тэр бол угаасаа би яг тоглолтын нөгөө нэг тов зарлагдахад нь л угаасаа үзнэ гэж бодсон. Тэгээд болрогийн найзтай бид гурав угаасаа үзье гэсэн. Тэсэн чи энэ хүн ингээд Esound-ыг ер нь бол мэддэггүй байсан. Яг нэг ганц хоёр дуу мэддэг байсан уу? Тийм ганц хоёр дуунуудыг л мэддэг. Ер нь мэддэггүй байсан. Яг ингээд нэг хальт мэдж байгаа болохоос шинэ бүтэн бол. Тийм бүтэн мэддэггүй байсан. Тэгээд заа чи ингээд сонсно. Угаасаа үзнэ. Дуусныхын нэрийг ч мэддэг байсан. Sorry. Сонсч ивэл. Тэгээд угаасаа үзнэ чи ингээд сонсон шүү гэд. Дуугийн сурмар. Тэгээд сурмар гэдэг чинь тэгтээ аваад. Тэгээд нөгөө Esound-ийн баримтат киноны нээлт болсон. Тэгээ би тэд ч айгу яана. Энэ бид хоёр түрүүн нэг хоол идэж байгаад таниад байгаа юм шиг ойлаг бараг. Тэр түрүүн хоол идэж байгаад нэг хөрхөн гүлэг ирээд үн норцсон биш. Энэ ус руу орчиж ирсэн биш чи хөөе. Өнөө ванда. Чи хажууд хэсэрхгүй шүү. Энэ ингээ амар инээдтэй нөхөө ингээ Монгол банхар шиг юм шар халтар. Амар юу нэр чинь замаг тэгснэ. Нөө цаашаа. Тэгснэ ингээд нөгөө зайцгээд нөгөө нэг ямар хөлтэй юм л ангиулрын кино шиг тийм богинохон хөлтэй. Ямар юм. За энэ шиг хасаасан. За болроо нохоогоо дагуулдаг тийш яваад өглөө. Өө бараг чамта тоглоод ш. Миний үүд бараг болчихлоо. Яй. Энд тэнд ч хүмүүс арилжуулж явдаг те. Усраа энэ. Ямар за зэц. Тэгээд тэр юун дээр явж байдаг. Нохоороо тамаг ярьгаа марцсан. Үе яагаад нь залуутай нөгөө урдаас нь тэгээд ямар ч тач Esound-ийн тоглолт үзгээр болоод баримтат киног нь үзсэн чинь тэр баримтат кинонд ирнэ яг өөрсдөө ирнэ гэж мэдээгүй те. Тэгэл яг баримтат кинонд дуусаад амар ингэ сэтгэл хөдлөөл байжсэн чинь Esound-ийнхаа өөрсдөө ирсэн байсан. Тэгээд бүгднгээс нэг гарын үсгтээ постэр авч болно. Бүгдээ ингээ уулзаад зургаад харуулад постэр авч болно гээд бид амар гоё яг гарын үсгтээ постертэй болсон. Тэгээд ийм ерөөсө төсөөлөг байсан даа. Тэгээд нөгөө кинонд дуусаад ингээ Esound-ийнхаа урд ингээ яг нөгөө хамгийн анхны хамтлаг яаж бүтсэн бэ гэдэг талаас нь ихлэ бүх яг хамгийн анхны 5 гишүүнээ ингээд тавуулаа ингээд нөгөө ярьсан мэтлэг өгч байгаа байхгүй. Тэгээд тэр нь ингээд бүгднийг сонсоод амар сэтгэл хөдлөсөн. Бид хичээ ингээд хоёр дуугийн л ариусны бүтэн зэжлсэн гэсэн байхгүй. Тэгээд одоо ч тогтоолгоо тэтгэн хоногын тэр бүтэн үлдсэн сонс мас гэдэг нэг загнаас хийгээд. Тэгээд чи хамтлагийн яг нөгөө хамгийн анхны бүтсэн тэр түүх мөгийг ингээд сонсонгот амар сэтгэл хөдлөд. Тэгсэн чинь ингээд бүр ингээд яг
Киноныхон зургнуудыг амар царайлуу бүгдээрээ кинодсол гэрэл асан чаа бүгдээр яаж хат урд бүтэн бүгдээрээ суулсан. Амар хөөрхөн ингээд мөлөөсөө арчиж босч ирж мөрсөн тий амар хөөрхөн угаасаа сэтгэл хөдлөмөр гэсэн байсан. Тэгээ өөрөөсөө ч гэсэн нөгөө ганц ганцаараа ярьсан гэсэн болохоос би бинт хаяарсан сонсоог байсан гэсэн. Тэгээ нөгөө бусдынхаа ярихыг бас сонсоод амар сэтгэл хөдлөсөн баг. Тэгээд вау ирсэн мэт тийгээ бэдсэн чинь нөгөө нэг зохион байгуулагч нь яа нэ. Энэ хоёр хэд дээр хотод тоглоод. За. Яа зайц шиг царайтай. Тэгээ бид тэр юу яагаад тэгээ нэг хамтлагийн ингээд амьдаар ирсэн ингээ хараа шок орчихсон чинь постэр байгаа. Постэр дээр ингээд нөгөө нэг манай хамтлагийн гишүүдээр гараасаа зурулж болно. Тэрээс асаа бүр шокнд дараа. Тэгэл гэсэн чи би ингээд энэ хоёрыг нөгөө хоёр найзгаа сувдаа тэгээ нөгөө найзгаа энэ хоёрыг гараа гэдэг тэгээ дагуулга гараад. Тэгээд би яг шокносоо гараагүй. Тэр чинь ингээ нөгөө нэг айгуул постэр дуусчиход ямарч чуу тэгэл гэж бодсон юм шиг байна. Тэгээ очиод ингээд яг гээд амьдаар нь харж мараад ингээ яг кино үзнөөс сэтгэлээсээ гараагүй шокносоо гараагүй сэтгэл хөдлөсөн байсан дээрээ ингээд яг хажууд нь очсон чинь ярих юм болохгүй ингээд сайн мэнүү гэхээс өөр хэлж чи яг нэг шинэ пэний үднээс бид хоёроос хараа нэг юм амар сонсдог бүр ингээд пенги бол үднээс бүр ингээд амар удаан сонссон. Үнэхээр шоксон. Миний пар ингээд гар салгалаад ингээд нүүр амуулаагаад одоо бодсон ч бүр санагдчихсан. Тэгээд ингээд гараас зурлаад бүгднээс нь гараас зурлж мөрлөөд хүрдээр тэгээд бид гурав буцаад судлаа сууж байгаа байхгүй. Тэгтээ ингээд арай ингээд тайвширч өө тийм асуугасан шүү дээ. Амар алгаас хам гарч ирсэн. Тэгээд бид гурав амар сандраад тулгамдаа төрүүлээд гараа хацээлээ. Тийм амар гоёсон. Яа ингээд тийм хамгийн гол нь яасан байхгүй да. Тэр одоо уулзалтын дээрээ хэлэхдээ баяртай гэдэг тоглолтыг ер нь бол баяртай гэсэн болохоор хүмүүс ингээд ер нь тарах гэж байгаа мó гэсэн үднээс байсан чинь өөртөө хэлэхдээ ингээ ер нь бол баяртай гэсэн үг биш ээ. Ер нь бол тий баяр хөөртэйгийн баяртай ямар ч хариу хэлэхгүй. Тоглолт дээр мэдээ. Гэтэ ер нь бол ингээ 20 жилийн тэмдэглэж байгаа гэдэг утгаараа ер нь бол хэлсэн. Тэгээ ерөөсөө тарна маань гэсэн утгаараа хэлээгүй. Тэгээ ерөөхдөө окей ер нь бол тарахгүй байна гэдэг баяр жаргалтайгийн баяртай байх гэж амар найдаж байгаа байхгүй юу. Тий тэгээ бодсон байгаад тэгээ бид чинь ингээл нөгөө нэг яг баримтат киног нь үзээд яг ингээд тэр хамтлагийн ингээд анхнаас нь ингээд ямар байсан одоо тэгээ яаж ямар замыг туулж ингээд үдий зэрэгтэй ирсэн те ийм гоё урт ингээд ийм олон гоё дуунуудтай ингээд ийм гоё ингээд уртудаан ингээд одоо баг хитэн ч үеийг эзлээд байгаа те амар 20 жил байгаа шүү дээ тий. Тэгэл одоо хүртэл ингээд 10 жилийнхэн дууг нь сонсдог амар юм гоё хамтлаг байгаа. Тэгээд яг баримтат киног нь үзсэн нь илүү гоё тоглолтыг илүү гоё утгатай болгоод тэгээд тоглолтоо бүр амар хүлээсэн юм бүр ингээд би чинь ингээд өдөр болгон энэ хоёрлоо за day 5 day 4 гэж явуулаад тэгээд тоглолтоо өдрүүчсэн амар догдолч сэрээд би чинь баран өглөө нь ингээд амар амралтын өдөр байсан юм болохоор ингээд өглөө нь амар догдолч сэрч мэрээд тэгэж мэгээд айгуу гоё исэн. Тэгээд тоглолтын дээрээ ч гэсэн очиод яхаа би тэгээд жоохон сонин суудсан байсан л да. Гэтэ зүгээр тайзных нь яг хажууд нь тий ясаа аренад анх удаа үзсэн байна. Яг тайзны хажууд байсан. Гэтэ нөгөө нэг тайзныхаа яг хажуугаар байгаа гэрлэнүүд нь бид тэдийг хаагаад тий сайн харж чадаагүй. Гэтэ хасан ч амар хөөрхөн ингээд бид нэр жимс өгөөд тий хөөрхөнсэн. Тэгээд зохион байгуулалт нь юу нэлтэйг хөөрхөн байсан гэж үзсэн шин. Тэгээд тоглолт бүр ингээд бид гуравчан бүр ингээд алж байгаа юм чинь нөгөө судалтай нөгөө нэг тасалбар авсан байсан болохоор сууж байгаа хүмүүс маань ер нь жоохон эмоцгүй яг ингээд суугаад үзсэн. Бид гурав аль тэг яг тэр доор сензон дээр байгаа хүмүүс ч бид гурав алсан. Тэр жигүүрээ дааж авсан шүү дээ. Тэр жигүүрийг хөгжөөх. Тэгээд тэгж жагаад за тоглолт ингээд ерөнхийдөө амар гоё явж байгаа ингээд дуунуудаа дуулаа. За ингээд дуунуудаа гоё сонсоод дагаж дуулаад бүр үнэхээр гоё юмсэн тий. Яг чи ингээд шинээр сонсож байгаа тий. Ингээд яг нөгөө шинээр сонсоод дуртай болсон дуунуудаа сонсож байгаа. Дөнгөт ингээд бит хоёр болохоор Болрагийн найз авт хоёр болохоор яг гоё пен гэдэг үүднээсээ ингээд урт хугацаанд сонсдог байсан дуугаа ингээд тэгж сонсдог байсан дуугаа ингээд сонсоод бүр айгүй гоё байсан яг ингээд тэгээ бас хамгийн гоё юм нь нөгөө яг анхны бүрэлдэхүүнээр гэдэг юм сайн байна тий. Тийм тэгээд за хоёр ч хэлээрээ. Зайцхан хоёр ч хэлээрээ. Зайц. Одоо нэг дундаас нь таслаад оруулж байгаа. За. За тэгээ сая бол жоохон хоёр жоохон бүснэлчлээ. Тэгээ ямар ч тач тоглолт бол маш гоё болсон. Сэтгэл болон тэр өндөр энэ тэгээ нөө зохион байгуулалтын хувьд ч гэсэн яа ярьслах гэж байгаа шүү. Зохион байгуулалтын хувьд ч гэсэн ингээд
ямар нэг асуудал байгаагүй орж гарахад амар удаан очлох ч юм уу. Тэгээ 0 мэл ороход ч гэсэн асуудал байгаагүй. Тухтай байсан байгаа. За, хоёлаа ингэ юм байна. Би дундуур нэг юм ярьсан. Одоо ингээд энэ тоглолтоо дуусгах гэдэггүй. За энэний өмнө нь штэ манайхаа Исан хизээ тоглолт хийснийг та бүхэн мэдж байгаа. Тэрний яг өмнө нэг докюментарийг нь үзээд тоглолт болохын дундуур би нэг юм үзсэн юм аа. 2 удаа үзсэн. Эхлээд чи Исанда дуусгалаа. Гэхдээ тэгээ гоё исэн гэж хэлчихсэн шүү дээ. Би дуусгая. За мэ. Тийм тэгээд жоон замбраагүй л дуурлаа тийм да. Дундуураа нэг өмүүлэгчтэй. Тэгээд нөгөө нэг ер нь бол тэгээд тоглолт айгүй. Ер нь шүү дээ. Тэгээд шүү дээ. Яа. Тэгээд таах юм байхгүй. Тэгвэл ах минут. Тэгээд ер нь тоглолт айгүй гоё явж байгаад сүүлийнхаа дуулахынхаа өмнө ингээд мөхөл ах ингээд ямар нэг юм яриад за ингээд маш том мэдээллийг одоо энэ мэдээг та бүхэндээ би дуулгая ингээд энэ тоглолтоор манай хамтлаг ингээд албаасаар тарж байгаа гэдгийг хэлсэн. Сүүлийн тоглолтоо хийж байгаа ер нь тарж байгаа гэдгийг хэлсэн. Тэгээд тэрийг нь сонсоод бол дараа нь авъя. Минут амар шокнэсэн бүр ингээд хизээш тийм төсөөлөөгүй байсан болохоор бүр ингээд амар шокны. Тэгээд хамгийн сүүлд Shine On гэдэг дуугаад болсон юм. Тэгээд тэр дуунд би бас амар дуртай. Айгүй гоё дуухгүй юу? Тэгсэн чинь яг тэр мэдээг хэлчээд сүүлийнхаа тэр Shine On гэдэг дуугаад болсон. Тэгээд би тэр дууг нь бас хүлээжсэн амар дуртай гэнэ тэр дуун дээр би ингээд дагаж дуулж чадахгүй ингээд ямар реакц үзүүлэхээ мэдэхгүй байсан. Тэгээд ер нь бол амар шоконд ороод тоглолт дуусаад ингээд гармааргүй санагдаадсэн ингээд амар их суугаад бүр ингээ вай тийм ингээд яагаад вэ гэж бодогдоод үнэхээр харамсалтай санагдаад тэгээ бас ингээ амжиж тоглолтын үтсэндээ бас айгүйх баярлсан. Тэгээ ер нь Playsound-ийн тоглолт маань маш гоё болсон. Тийм өвжий нэрлсэн та. Тийм үнэхээр өвжигөөс гадна за үнэхээр домгууд шүү. Тэгээ Sound яах нартай гэж. Тэгээ үнэхээр гоё исэн. Мөх алдахаа аатахаа тийм аатахаа тийм тэгээ нэг залуугийнх нь нэг баримтат киног үзэж байхад нөгөө яг залуугийнх нь зургийг хараад тэгсэн чинь яг хэрвээ яг тэр үед амьдарч исэн бол би бүр ингээд тэр хүмүүсийг амар крашлахаар бүр үнэхээр сайхан залуучууд байсан байлаа. Тэгээд бөмбөгч авчихсан бас. Yes тийм тэгээд үнэхээр дурлал байсан байхаа тэр үедээ. Тэгээд яг тийм хүний залуу насыг гэдэг чинь үнэхээр л нэрээ гоё юм аа гэж бас ярьсан те. Тийм тэгээд Исандын тоглолтыг үзэхээс өмнө маш санамсаргүй байдлаар болроо ингээ нэг өдөр Майкл Джекс үзийгээд тэгээд би найзуудтайгаа бас манай ажлын хүнтэй бид хамтаа Майкл Джекс үзсэн. Oh my god. Яа, юу ч ярах вэ тий. Та нар үзсэн үү? Тэгээ Майкл Джексон бүр үнэхээр гоё юмсан. Ингээд 2 цаг 30 минут ингэ болоо. 2 цаг ингэ болоо. 17 минут гэдэг. 2 цаг 17 минут тийм үү? No. За 2 цаг 127 минут гоё да. Тий 2 цаг 7 минут. Тий 2 цаг 7 минутын турш би бараг ингээд кино театртын заримдаа ингээд жоохон нойр хүрэх юм уу байдаг шүү дээ. Ерөөсөө тийм мэдрэмж аваагүй бүр ингээд өөр тийшээ харахч завгүйгээр бүр тэр киног дууссан. Тэр кино бол бүр үнэхээр гоё киносан. Тэгээд за чиглэс төгтлөөр. Тэгээ бүр амар би ингээд нөгөө нэг TikTok-та ингээ 127 минут юм байна. Ер нь бол ингээ 270 минут юм байна. Тэгэхээр би одоо ингээ 8-аас орж ийн гэдэг чинь ер нь 10 гээд тарна гэдэг. Ер нь бол ингээ барагцаад байгаа шүү дээ. Тэнгүүтээ ер нь босод кино үзэж байхад ингээ кино үзэж аваад за ер нь цаг идэлж чинь ер нь кино дуусгалж гэнэ үү гэдэг нэг юм цагаан нэг ухамсаргүйгээр хардаг та. Тэнгүүт би ингээ яг Майкл Джексон үзэж байхдаа ингээ уцнаас цагаа хармаар ингээ санагдаад ингээ гар утас руу явж байхдаа үгүй дуусах ингээ бараг дуусах байх хэвээр бараг би цагаа харуул ингээ цагаа харсан чинь ингээд дуусгаас 10 минутын өмнө болсон яах юм тий. Тэгээ нэг тиймэрхүү байдлаар би ингээд бити дуусаасаа гэж хүсэж утсан. Тэгээс дараа нь би бүр ингээд нөгөө найзтайгаа бас дахиж үзэж байгаа байхгүй юу. Тийм хэмжээний амар тийм өөртөө ингээд ийм татсан кино байсан. Тэгээ нөгөө одоо нөгөө Майкл гэх кино Майкл Джексны биопик кинонд
яа нөгөө гол дүрийнх нь одоо жүжигчин нь болохоор Майкл Джексоны ахынх нь хүүхэд буюу одоо ингээд Майклийн одоо ингээд үеэл одоо юу хүү аваагийнхаа дүрд ингээд тоглосон байгаа хгүй юу манай Jafar Jackson маань. Тэгээ бүр амар гоё жүжиглсэн бүр ёо бүр ингээд яг адилхан яриад ирлээ шүү дээ ингээд Оскарт бол ингээд тий. Тэгээ бүр ингээд тэгээ ингээд ялчгүй ингээд бусад хүмүүсээ хэлж байгаач гэсэн ингээд киногийн үтгээр яг ингээд бүр нэрнгэсээ угаасаа Майкл Джексоны цусан төрөл учраас тэр хүний цус ген байгаа ч юм шиг. Тэгээ ингээд тэр жүжигчин Jafar Jackson гэсэн өөрөө ингээд энэ кинонд тоглохын тулд ингээд 3 жилийн хугацаанд өдөрт 8 цаг доотлон 8 цаг жилөө ингээд бэлтгэлээ одоо тэр бүжгийн ямар гоё бүжигч юм байла бүжгийн бэлтгэл нэмээд одоо тэр хүний маневр зүгээр алхаа гişгээ харсал тий ингээд ирүүний хөдөлгөөний нөхцөлд уурайхын тулд ингээд амар олон тэгж нөгөө бэлтгэл хийсэн учраас тэр нь хүртэл харагдчихсан хэсгээс хугацаанд ингээд Майкл Джексон юм шиг амар адилхан болсон. Үнээр гоё кино байсан. Тэгээд кинон ч гэсэн өөрөө бас ер нь бол яг кино утгаараа бас гоё санагдсан надад бол тийм яг гоё нөгөө нэг хит яа нөгөө домог болсон кино үзэж байгаа юм шиг санагдав. Тийм яа тоглолтын үзэж байгаа юм шиг. Яа домог болсон тэр үзүүлбэр перформансуудын ингээд яг ингээ гоё бүтэн гаргаад доонуудын гоё бүтэн гаргаад тэгээд ингээд одоо угаасаа бидний үе чинь бол яг бид нар яг ухаан орох үеэр Майкл Джексон нас орсон шүү дээ 2000 онд. Тэнгүүд бид яг ингээд жинхэнэ ухамсартай болсон өөрөөс өсөл сонирхолтой болсон үед Майкл Джексон байгаагүй учраас бас нэг бодлын тийм харамсалтай байхгүй юу. Тэгвэл саяны кино үзсэн чинь ингээд бидний тэр харамслын ингээд баг зэрэг бууруулж өгсөн юм шиг юм нэг. За ингээд ч болтгой би ингээд тоглолтын энэ хүнийг мэдэрлээ гэж бодогдохоор санагдсан. Дүнс тэгэл ингээд яг Майкл Джексон Poppy хаан гэдгээр нь мэднэ. Тий. Тэгэл ингээд амар алдартай хэдэн доонууд тэр Moonwalk гэдгийг л мэдхээс ш яг хүн ямар байсан. Яг жинхэнэ доон яг бүтнээрээ сонсоход ямар юм. Тэг амар олон гоё мэдгүй доонууд байсан. Тэгээд тэр хүний амьдрал ингээд багасаа ингээд урлагт ороод урлагийн төлөө төрсөн хүн гэдэг хүчээр байдаг. Яг ингээд яг л нэг юм артист яг л тийм мод дэлхийн хүн байхаар төрсөн хүн байсан. Тэгээ бүр ингээд кинонд ингээд Майкл Джексон ингээд хувь хүн бүр амар гоё байхгүй зөөлхөн хүүхдэд хайртай байгаа тэр амьтанд хайртай байгаа амар гоё ингээд зүгээр инээж байгаа. Тэр нөгөө ах нартайгаа твистер тоглох гээд гэсэн чинь ингээд ах нар нь тоглох уу гэд ингээд өрөөнд ороо сармагчтайгаа ингээд тоглож байгаа нь бүр ингээд уйлаал тийм ингээд битээр гарч ирэл өдрөөр тоо динлүү тийм ингээд тэр хүн ингээд байгаа байдалд амар дурлсан артист нь бол угаасаа хинтэж харьцуулахгүй тийм гоё хүн нэмээд яг хүн нь ямар гоё юм бэ гэдэг юм. Тэгээ битээр чинь гарч ирэнгүүтээ аав нь байна уу аав нь байна. Тэгээ аав нь нас орсон байсан. Тэгээд хохот яг ингээд муухай л та. Гэтэ тэр аав нь ямар муухай юм бэ тий. Үдсэн бол та нар яг мэдэх байна. Тэр бад нь ингээд том амартай гэснээс болоод Майкл Джексон ингээд хамрын хаалгаанд орж байгаа байхгүй юу? Уг нь амар гоё царилэг амар гоё хамартай байсан аа. Гэх мэтлэнгээр ингээд бид ингээд амар гоё байсан. Тэгээ би бүр 2 удаа гарч ирээд хартлаа ингээд цараа шууд ингээд нөгөө трейлер гээ дууг нь сонсоод бүр хамаг тэгээд бүр ингээд тэгээ кинон дээрээ бүр ингээд яг тэр MV-г тэгээ бүр яг тэр нөгөө нэг клипийг хийсэн газар нь яг тэр газар нь киноны зураг авалт хийсэн гэсэн. Тэгээл бүр ингээд бүх юм ингээд ухаж төгөөл ингээд яасан байна. Тэгээл ингээд Jafar Jackson ярилцлагуудыг ч үзээл, Michael Jackson ярилцлагуудаар операд хийсэн ярилцлагыг ч үзээл ингээд амар хит оног амсгалаад. Би одоо хүртэл ингээд амьсгаа. Би одоо хүртэл ингээд бодож байна. Би нөгөө ажлаа амар зүгдэлтэй байж байгаа дундуур ингээд Michael Jackson орж ирдэг. Амар гоё. Бүр ингээд одоо Майкл Джексонээс өөр Майкл Джексон нөгөө энд үцэх тийм мод байхгүй юм шиг санагдаж байна надад бол. Яг л цор ганц тий. Хинтээч харьцуулж энэ хүний хэмжээнд очихгүй байхгүй юм шиг санагдсан. Тэр нүг яг авра харьсан тэр ихэр 2 дугаар үлэлэн гарна гэдгийгсэн байсан шүү дээ. Тэгээ надад 2 дугаар анги нь юм. Тий 2 дугаар анги нь надад 2 дугаар анги гэж гаргамааргүй юм шиг санагдсан шүү дээ. Ягаад ч юм надад ингээд тэр хүнийг яг би одоо яг ер нь бол карьерийнхаа оргил үе дээрээ байгаа туссан шүү дээ. Тэгээд бас нэрээ тэрийг үзнээс хойш Pepsi уухаа болсон байгаа. Тэгж үнэ. Тэгээд яг нөгөө карьерийнх нь оргил үедээ дууссан болох нь надад яг ингээд тэрнээс хойш мэдээж бас ингээд уналттай бослолтой зөндөө юм болсон байгаа шүү дээ. Гэтэ яг тэр хүртэлх ингээд үеэр нь л би ингээд үлдмээр санагдсан. Яг л ингээд яг тэр оргилдоо л яг миний ингээд сэтгэлд ингээд үлдээсэй гэж бодсон юм уу. Тэгээд үнэхээр гоё кино болсон байсан. Тэгээд Оскар аваасаа тэгж миний хувьд бол ингэж бодож байна уу. Part 2 нь гараад Part 2 одоо нөгөө кино дууссан үеэс цаашаа гол нөгөө маш олон амар сонир гинт дууссан тий. Би бүр ингэ зүгээр пауз авч байгаа юм болов уу хүлээгээд дууссан. Яа нөгөө цаашаа болохоор нөгөө амар олон тийм нөгөө
ярианууд байгаадсэн шүү дээ. Ингэдэг гэн Майкл Джексон юм байна, тийм байсан юм байна гэд. Тиймэрхүү ярианууд нь хотлаа шүү. Үнэн нь яг энэ шүү гэдгийг ингээ гаргаасай гэж би бодож байгаа. Game age гэдэг юм уу те? Тий одоо ингээл нөгөө хүүхдийг ингэдэг гээл ингээл цаашаа амар олон тийм. Тий нөө. Тэгээ нэг тиймэрхүү зүйлүүд ингээ байдаг штэ. Тэгээд босод ингээ бичлэгүүдийг үзсэн ч гэсэн одоо ингээ кинон дээр дууснаас хойших Майклийн ингээ өхийн өмнөх ярилцлагууд ч юм уу. За өхийн өмнөх ч байх тий. Одоо ингээ цаашаа ингээ 50 хүрснийхэн дараах ярилцлагууд ч юм уу. Сонсоход ингээ яа ингээ Майкл Джексон амар дарамттай байсан. Энэ хүнийг ер нь ингээ нийгэм алдсан байна гэдгийг ингээ амар анзаарсан учраас тиймэрхүү зүйлийг яг үнэнгээс нь гаргаасай гэж би ингээ хүссэн. За тийм ээ. Тэгээд ингээд Майкл Джексоныг үзээ дараа би Исандыг үзэж байгаа байхгүй юу? Тэг чи ингээд надад ингээ Майкл Джексонээс өөр ямар ч од дэлхийд байхгүй гэдгээ бодлоо. Тэг ингээ Исандыг үзэхэд бол үнэхээр гоё үдэл үнэхээр гоё байсан. Би үнэхээр enjoyсан. Исанд Майкл Джексон хоёр харьцуулах нь бас өөрөө амар сонирн шүү дээ. Гэхдээ би харьцуулаагүй зүгээр л ингээд зүгээр л зодлоо. Намайг зодлоо. Зүгээр л би ингээ Исандыг бас ингээ биширж байгаа шүү дээ. Докюментарийг үзсэн. Миний сэтгэл хөдлөсөн. Дуунууд нь ямар гоё юм бэ? Тэг ингээ сонсож байхдаа ингээ сэтгэл хөдлөж байгаа ч гэсэн би ингээд ерөөс дээцэгтэй бол хизэж хүрч чадахгүй байгаа байхгүй юу? Исандыг сонсоод гэх юм уу? Тийм. Яг ингээд дунд нь Майкл Джексоныг үзэлгүйгээр, Майклыг үзэлгүйгээр Исандыг сонсон бол би гоё байх байсан биш магадгүй. Гэтэ яг айл нь гоё шүү, үнэхээр гоё шүү. Гэтэ юу? Гэтэ яг ингээд айл мэдээж угаасаа гоё. Исанд бол Исанд, Майкл бол Майкл. Тийм. Би бол надад Исанд ч гоёсэн, Майкл ч гоёсэн. Тэгээд за ингээ 50 минут болсон байна. Энийг бараг 5 минут нь битээр зайцтай зодтолсон байгаа. Тийм тэгээд битээр Майкл Джексон үзсэн байна, Исанд үзсэн байна. Бас дундуур нь битээр чи ингээ зөндөө гоё. Бас санга автод хийсэн тий. Уулзсан. Цагийг гоё хөвчлөлтөө өнгөрүүлсэн. Тийм тэгээд бас Morning Star би хэдхэн хоногийн өмнө үзсэн. Morning Star бол бас үнэхээр гоёсэн. Тэгээд би энэ хүү подкастаараа Morning Star хамтлагийн гитарчин Эрдэнэбаяр буюу Ибаг крашлдаг түүнд хайртай гэдгийг альбасаар мэдэгдэж байна. Тэгэж үгээд иччлээ нэр. Тийм би үнэхээр би бүр ингээд ер нь л ингээд дуучин хүмүүсийг те айдлуудыг бид чинь ингээд крашлдаг штэ. Гэтэ ер нь бол ингээд гадаадаас те. Гэтэ ингээд ойрын хугацаанд ингээл ажил төрүүлгээл ингээд ер нь бол тиймэрхүү дуу одоо ингээд айдл крашлах нэг тийм юмнаас хөндөрцөн байсан. Тэгээд би яг хаа ингээд Morning Star хамтлагийн Ибад нугасаа дуртай. Хамгийн яг бүгдэнд дуртай их хамгийн дуртай гişүн гэх юм бол би Ибаг хэлнэ. Тэгээд Ибаг бол яг ингээд тоглолтынхаа өмнө ч тэр ингээд бүх юмнуудыг үзэж байгаа штэ бас ингээд ярилцлагуудыг үзээд ингээд айгүй крашлаа. Тэгээд тоглолтын дээрээ ч гэсэн бүр ингээд маш их крашлсан. Бүр Ипа гэхүйтэй. Тэгээд үнэхээр гоё хүн байсан. Тэгээд айгүй гоё харизмтай. Яг өөрөө яриаггүй л дээ. Гэтэ ингээд амар ингээд дэлгэцэн дээр гарч ирэхээр л миний бүр ингээд зүрх бүр ингэдсэн за. Тийм. Тэгээ Morning Star хамтлагийн тоглолт бол гоё байсан. Тэгээд үзэж амжсандаа бас амар их баярлж байгаа. Маш олон хүмүүс үзсэн. Амар гоё байсан. Бас тэгээд энэ хүнийг хамт үзье гэдээ бас үзээгүй. Тийм. Тэгээд үзсэн байна. Sorry ба. Тийм тэгээд за би энэ хаврын тэнгэр гэж бичсэн байна. Тэгээд хаврын тэнгэр гэдэг нь болохоор за одоо ер нь бол ингээд хойл ер нь жоохон өндөрлөгтэй шиг байна тий. Тэгээд одоо энэ хүртэл бид нэр жоохон өндөр амьсгаатай амар хурд ирсэн боловчлаарай. Бид нэр ингээд энэ хавар их олон мэдсэн болсон болохоор тэрний талаар ярьлаа. Одоо яг нөгөө үдсэн юмнуудынхаа сэтгэл нь ингээд гарч амжаагүй байгаа болохоор тийм яг тэр тогтолцоороо яриад харин тий. Тэгээд санд кинондор ингээд баг наашаа тэгж хараад хаалгүй ингээд аюу ингээд дэлгэрүүлээд ярьцгаа ортгоо чи. Тэгээд затлахсан бол sorry. Тийм. Тэгээд одоо болохоор үлдсэн битээр нэг 12 минуттай илүү энэ хаврынхаа мэдрэмжийг ярих гэж бодож байна. Хаврын одоо цагаа гарч чам билүү. Хаврын цагаагаар үе чи байж та. Хаврын цагаагаар за сэтгэл санаа ямар байв та. За нэг тэр талаар хоёул жоохон ярьчих л да. За миний хувьд гэх юм бол ингээ хавар бас аюу сонирн байсан. Одоо ингээд өдийг хүртэл амар гой сайхан дулаахан өдөр хоёрхан байсан шүү дээ. Дунд нь нэг 2 өдөр амар дулаахан байсан да. Тэгээд тэрнээс шиг ингээ дандаа тий 27 8 хүрээд тэрнээс ч дандаа л ингээ сэрүүгэн хамгийн дулаандаа 22 тэгэл хүтэндээ 10 7 болоо болж болоод тэгсэн цагаагаар ер нь сэтгэл зүйгээс гадна
зүгээр л юм өдөрт ядаж ингэ өглөө босоо юм өсөх вэ гэдэг шийдвэр. Yes. Ингээд сэрэл харч аим салхилаад юм юм бахаар ингээд хаваргаа гэж. Үгүй би дахиад гутал өмсөх юм уу. Тэгээ тиймэрхүү байдлаар ингээд амар ер нь бол их амар дулаахан бол байсангүй. Тэгснээ зарим өдөр ингээд 10 идэгснээ дулаахан. Тий. Амар байгаа. Тэгээ өглөөдгийн цагаагаар яаж тааж хувц өмсөх вэ гэдэг бол энэ хаврын хамгийн том сорилттой байлаа. Нэ одоо ингээд сувдаа ингээд надтай уулзтаа амар халууцж ийн гэдэг юм аа барьц явж байгаа л одоо ингээд дараад ингээд нөмөрцөж сууж ийн нэг тиймэрхүү байдалтай байна. Сэтгэл санааны явдах юм бол би супер завгүй байсан учраас нэг ингээд өөрийгөө чагнаад ч юм уу сууж надаа зав гарсангүй. Энэ зуныг ямар байгаасэ гэж хүсэж байна. Зуныг Хүлээлт байна уу? хүлээлт ер нь бол би тавхаа байсан байгаа. Гэтэ яг зун бол яаж иж байгаа нэг тийм ажлаас гараад би ажлыг мэдээж гоё байгаасэ гэж хүсэн тийм. Тэгээ үнээр гоё байгаасаа гэж бодож байна. Тэгээд ойр ойрхон нэг тийм гоё агаар тас гармаар байгаа. Бид хоёр бас ингээд нэг төгөл рүү явах тийм төлөвлөгөө байгаа. Хэрвээ төгөл рүү явж чадах юм бол бид хоёроос ингээд влог хийнэ. Тийм би ер нь хавраа ирсэн юм байна дөө эхлээд ер нь ирсэн шүү дээ. Тэгээ бас энэ түрүүн ирсэн цагаагаар бол амар их нөлөөлсөн. Тэгээ энэ хавар ерөнхийдөө бол цагаагаар жоохон дээшээ доошоо байсныг бодох юм бол бусдаар бол айгүй чийл байсан. Гэтэ яг дондон ингээд сэтгэлээр унах үе, хин нэг санах үе, хин нэг бодох үе, цөм цохиж толгойд орж ирэх үе, цөм цохиж толгойд зүүдэнд орж ирэх үе байсан. Тэгээ тэр мэрийг бол угаасаа үгүйсэхгүй шүү дээ. Тэр чинь тэгээд угаасаа л нэг хэсэг юм чинь. Тэр үедээ тэгээд өөс би тэгж энэ би нэрийг хнийг бодоод гэж найзууд руугаа болроор үдэ найзууд руугаа хэлчихээл тэгдэг байсан. Тэгээд ерөнхийдөө нэг 10-аас бол 8 хэмжээний гоё хавар байлаа. Тэгээд зуныг бас амар гоё өнгөрүүлэхийг хүсэж гин. Тэгээд өгсөж гин гэхдээ зүүн гоё байхаа. Тэгээд бид тэр энэ удаагийнхаа дугаарыг ер нь ингээд дуусгая. Дараагийнхаа дугаар дээр бид хоёр энэ дугаар чи ерөнхийдөө хоёлаа ингээд сониачингаал ирчлээ шүү дээ тий. Тэгээ та бүхэн бид хоёрын өдрийн тэмдэглэл боллоо. Нэр хүсэл тийм бид хоёрын хавар гэдэг юм. Яа нэг сараа ингээд үлээд явчихлаа. Тий. Тэгээ дараагийн дугаар дээр бид хоёр нэг одоо өмнөх дугаар шиг одоо 20-од насны хэцүү зүйл ч юм уу тий. Тийм шиг сэдв аваад бид хоёр ярилцсанаа. Оо яа. За ингээ манай их хотын хөгжөөнтэй залуус маань бас гоё. Аваас чадвараа үзүүлж байна. Үзүүлдэж байна бас. Тэгээд дараагийн дугаар дээр бид хоёр бас удахгүй хийх хичээнэ. Энэ дугаараа бас эдитлээд удахгүй оруулнаа. Хичээгээрээ. Сайн амжилт. Сайн хичээ. Сайн билт. Тийм тэгээд Ари шоу мом яаж хасах уу масах уу те. За яг хоо нөгөө подкастныхаа интрохоо ингээ нөгөө бичээд description-ыг бичээд надаар хийнүүлаарай. Яа. Ийм л дарамтан дунд байна да хүмүүсээ. Тийм тэгээд дараагийнхаа дугаараараа уулзъя. Энэ дугаарыг маань энэ жоохон имх замбраагүй дундаа зайц гэдэг хүмүүс манд ингээд гинт тасарч чиж магтгүй. Sorry. Тэр бол зайц байсан шүү. Хойлоо ингээд зайцын зургийг үгүй хойлоо нөгөө зүгээр юун дээр оруулчих. Тийм тамд нийл дээр. Тамд нийл дээр оруулъя. Амар гоё хайлайттай. Хөгжилтэй гоё дугаар байлаа. Тэгээд энэ хүртэл сонссонд баярлаа. Энэ хүртэл сонссон сувда болроо зайцсан 3 сонсон баярлаа. Манай зайцсан минь ажиллаа яад яваад өгсөн. Ажлын цагийн дууссан. Тийм тэгээд guys дараагийнхаа дугаар дээр уулзъя. Подкастыг маань сонсож байгаа. Тийм. Лайк бас энэ дугаар замраагүй байсан бол уучлаарай. Тэгээд энэ өмнөх дугаар дээр ер нь бол айгүй бид хоёр дараахан байсан гэх. Энэ айгүй дип юм ярьснаа энэ дугаар дээрээ зүгээр доторх хүмүүс нь гарч идэг те. Тэгээд донд нь хайрлаж байлаа те. Тэгээд энэ нь л тэгээд бид хоёрын яг нэг юм эгэл төрх юм да. За дуусна. За 1 2 3 баяртай.